энэ төслүүдийн 60-70% төрийн үеийн түншлэлээр тэр төрийн үеийн түншлэл гэдэг маань өөрөө хуулийн дагуу сонгон шалралт хэзүү тавихаар хувийн ижлүүд өөрснөө орж ирж байна гэсэн. ТЭЦ 5 дархмал их усрүүд Улаанбаатарын хог шатах үйлдвэр орцч талууд саналаа илэрхийлсэн. Бид нар тэзүүгийн эцэслэгчийн сонгон шалралтаа хийхээр хувийн компанид өөрснөө хийчихнэ гэсэн. Тэр энэ дээр бол улсын төсөв ч юм уу зээл бонд авахгүй явж байгаа. Тэр манай 24 төслүүдийн нийт 60-70% төрийн үеийн түншлэлээр явж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай байгаа ганцхан төсөл нь туулын урднаас 2.4 их найдын шинжилсэн төсөвтэй 33 км экспрессвей 6 агны зогсолтгүй байдаг энэ зам. Энэ жил бол наадмын өмнө гэрээг төлөвлөлт тавьж байгаа. За, Сэлб Пормотын хот дээр 500 саяын бондтой 1.7 тэрбум 37 багц ажил явна, хот босно. 17 дээр нөхөө би зөв ганц хоёр тоон дээр алдаад байж магадгүй. 7-8 тендер, 3-ыг нь болохоор төрийн байгууллагууд хийн. Тэн дээр нь 2.4 их найд дээр одоо инженерийн дэд үтцэн бүх ажлууд эхэлнэ. Энэ зам. Нийт төслийн эрхч хугацаа 2.5 жил. Сургууль цэцэрлэг, үйлчлэгээний төвүүд, кино чатар эдэргээд нийгмийн дэд үтцүүдийг бол тэр хэсгээр удахгүй төрийн үеийн түншлэлээр хуулийн дагуу уралдаан зарлана. Нийслэлийн зүгээс бүх инженерийн дэд үтцүүдийг хийгээд газраа чөлөөлчихнэ. Хувийн ижлүүд орж ирээд тэнцээ төрийн үеийн түншлэлийн хуулийн дагуу сонгон шалралтын дээр уралдана. Бидэрт нөхцөлөө тавина. Тэр бол ингээ газраа чөлөөлөл дэд үтцүүдээ ичгээр компаниуд орж ирээд тийм кино чатар байр, ийм үйлчлэгээний төв байр гэдэг хотын төвийн хэсгээр бол төлөвлөлтүүдийг хийцэн тэгээ балансыг хариулаад энэ ч ийм үйлчлэгээний төв ийм байна гэдэг 158 га дээр бид нар чинь бүхэл хот төлөвлөлт хийцэн байж байгаа. Санхүүгийн хөсрүүд өөр одоо Таранбай метрог гэх чинь олон улсын зээлжүүлэгч одоо байгууллагатай хамтраад урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээлийг 15-аас 20 жил, зарим нь 30 жилээр авахар ярилцж байгаа. Төгсрөл дээр бол нэгдүгээр ирэмбээр бол метро орж байгаа. Метро маань өөрөө 1-2 дугаар шугам нийлээд 40.2% нөлөөтэйс санагдаж байна. Хугацаа шаардна. Хугацаа нөлөө хоёроор наваад үзэх юм бол Таранбай бага хөрөнгө оруулалттай хурдан иргэжинтэй нөлөө айгүй ихтэй. Тэгээд метро Таранбай эдэр гэдэг дээр хүмүүс ингээл уран ухаанаа уралдуулаад байгаа юм шиг манай иргэд эн чинь дэлхийд тэгэл 150-60 жилийн өмнө бүхэл хотууд дээр байдаг нийтийн тээврийн нэг л хэрэгсэл байхгүй. Тэн дээр бид нэг шин юм бодож олоо хүний хийж чадахгүй юм ч юм уу хүний хийх гээд байгаа юм хийх гээгүй. Угаасаа л өөр улсуудад байдаг зүйлийг бид нар ер нь бол 100 жил хоцорч л хийж байгаа. Манай хөгжил 70 жил 100 жилээр хоцорч явж байгаа гэдэг чинь тэр л байна. Бид нар өнөөдөр Хятадаас ховтол сонор Солонгос Японоос хуучин машин оруулж ирээд Улаанбаатар хотод нэг хэдэн иргэний барилга барьчаа тэргээ хөгжил гэж ярил энэ хөгжил биш. Жинхэнэ хөгжил гэдэг бол энэ суур дэд үтцүүдээр явдаг. Цэглэхэн станц, шинэ нийтийн тээвэр, хот төлөлтөө ингэ яг суур юмнууд дээр явдаг. Тэр бид нар тэгж нэг нэгэ хуурж явсаар байгаа 30 жил өнгөрцөн 40 жил. Одоо тэр л завхарлыг засгаж байгаа. Тэгээд агарын бохирд дээр бол агүй энгийн тэр ТЭЦ 5 бол бид түр ач холбогдол нэрсэн. ТЭЦ 5 ашиглалтанд орсноороо шууд 51 мянган яндан оруулж байгаа байхгүй. Улаанбаатар хотод дахиад 200 мянга гэдэг тоо 10 жилийн өмнө явж исэн гэр орол яндангийн тоо одоо нэг 198 мянга гэл нөгөө 200 мянган байгаад идэг. Яагаад энэ яндан байгаад байна гэдэг чинь дулаан байхгүй нүүрсдүүлээд байгаа шүү дээ. Тэр цэглэхэн станцын энэ ТЭЦ 5 төсөл бол Улаанбаатар хотын дулааны хамгийн чухал төсөл. 51 мянган яндан шууд орлуулад хэрэгжинэ гэдэг энгийн тэр KPI-аар үнэлчихэд байгаа. Ирэмбэр. Тийм учраас бид нар ТЭЦ 5 гэдэг төсөл бол яаралтай хийх хэрэгтэй. Зөв хэрэгтэй. Бид нээс ухарч болохгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн ач холбогдолтой өндөр төсөл. 5 сарын сүүлээр бол нээлттэй сонгон шалгуулт зарлахад бичиг баримтын бэлтгэлүүдийг хангаж дуусчих. Ийм төсөл байж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах, төвжирэл нөлөөлөх хувь, дээрэс нь хөрөнгө оруулалт хугацаа гэдэг 3 фактороор төслүүдээ ирэмблээд тэгээд бол чагсаалтсан байсан. Чагсаалтыг бас гарсан бахад.